Ремент найсуудаа бүгдэнд нь ревчимийн төргий тохиргоон зүг байдаг ба. Тэгэхээр би өчигдөр оруулсан видео маань нэлээд хандлт аваад амар хандлт аваад тэгээд нэг өдрийн дотор баг 800 үзэж штий. Тэгсэн чинь хейт комент ирээд тэгээд би хейт комментууд тусгаад гэхгүй хоёрхан хейт комент ирсэн заяа. Гэтэ ягаад чинь зүгээр юу муухай юм байна. Би яг нөгөө өмнө аваагүй баг анхны хейт комментууд болгоод тий нөө юу лэнээс энэ үгийг санах хэрэгтэй шүү. Та нар дараа жил чинь үгээр болгоод ялалцах тусамжийн ялалцсан слей. Окей. Яг нэг хэлбэл тэр хүмүүс арчааг болол тэгж биш байгаа. Тэ нөө миний YouTube бичлэгнээс зайл 70 дор сарин 70 дор 70 давхраас үсэр жалганд очиж өөх тэ юу гэдэм трашааны нүхэнд өөх тийм хол очиж цонхорт очиж май алхал тэр шинэ жилийн баяр болж байгаа маргааш он гарна. Тэг ягаад чинь бүр за Монголд байсан бол яг үгийн шинэ жилийн нас дээр ингээл тэг удамжуудаар ингээл гэрэл асаал улааногоонгийн шинэ жилийн реклам яваал Японд тэгсэн чинь шинэ жил тийм амир нөгөө баяр тийм Монгол шиг гоё болдгоо тэгээд заасч байхгүй амир шинэ жил яваар юмсгал байхгүй том болоод ирсэн чинь ингээ шинэ жил болно гэж хүүхэд байхад догтлдог байсан догтлолж байхгүй байна. Тэгээд ямар тааж би шинэ жилийн ямар тааж би надаа ямар ч юм догтлолт төрөхгүй байна. Хүүхэд байхад төрдөг шиг. Гэтэ би ямар тааж өөрийгөө шагнаад би ийм ууттай билег авсаа. Энэ болохоор Япон ууттай билег. Ийм шоколадны цуглуулга юм шиг байл үг. Эндээ эмэрхтэй хүүхдийн зурагтай, эндээ эмэгтэй хүүхдийн зурагтай. Яг үнийг хэлбэл баг бахад ингээ шинэ жил хүүхдийн бэлэг авахлах гоё байдаг байсан шүү дээ. Тэгээ хүүхдийн бэлэгнээс гоё юм байхгүй. Яг энийг хүүхэд насны шинэ жилийн дурсамжингүүд ерөөсөө хүүхдийн бэлэг санаанд ороод байгаа байхгүй. Тэгээд ийм нөгөө юунууд санаад хөө шинэ жилийн дуунууд байна. Ягаад чи зүгээр шинэ жилийн гингүүд нөгөө энэ дуу санаанд ороод тийм аа. Уруулаа нийлүүлсэн хайр. Одоо ирчүүдийгээ шүмжлээч. Яа нөгөө амир комент. Би одоо яаж шүмжлэх юм бэ? YouTube комент ирсэн байна. Гой санаа байна. Окей. Шүмжл ёо. Хейт комент. Нөө. За. Тэгээ хэдүүлээ ямар тааш өнөөдөр Япон бэлэг идэнгээ. Япон бэлгэнд юу гэдгийг харцгаая. Энэ бол зүгээр дан шоколад байгаа. Let's see. Тэгээд за ямар тааш нэг юм юу юм бэ? Ийм шоколад тэгээд ийм чихэр байна. Чихэр. Черэтэй чихэр. Oh no. Шоколад. Гатаасан бичээ маягийн юм байна. Куки жишээ энэ зүгээр дотор жижигхэн шоколадтай. За ямар тааж ийм бэлэг байна да. Ямар тааж би өөрөө шагнаад. Яг гэвэл би юу гэсэн энэ жилиг ямар тааж нэг ингээд яалаа за юу. Дээр би энэ бичлэгээрээ хэдүүлээ гоё мэдэнгээ өнөөдөр энэ жилиг би ямар хуу байсан яаж давнд болсон. Ер нь 24 оныхаа төгсгөлт ингээ хураан бичлэг хий гэж бодлоо заяа. Энэ жил үнэхээр миний одоо ингээд 19 жил амьдрсан хугацаанд үтсэн хамгийн хүнд жилийн нэг байлаа. Өмнө жилүүдийн хүнд жилүүд. Яг ингээд би ойлгосон энэ жил ойлгосон юм бол ээж аавын одоо үглэх загнах эмээ өвгөн үглэх загнах бол зүгээр амар гоё юм байна тий. Яг чинь зүгээр намайг ямар нэгэн байдлаар ээж аав шиг маань тэгж гоё хайрлсан үнгээ хийсээр бол хүмүүс загнахгүй байна. Хинч намайг тэгж харахгүй байна. Зүгээр ээж авдаа загнуулаа гэж явах нэг хөдлөн гоё юм байна. Тэгээд
хар ажил хийгээд чулуу хүн амьдрын гэсэн бодол маань нэрлэлээ. Ягаад чи энэ Японд ажлын гэрээгээр ирсэн чинь тэр бодол маань байхгүй боллоо. Яа чи би зүгээр ээжигээ бүр айгүй өрөвдлөө. Энэ жил би зүгээр ээжиг амар ойлголоо. Тэгээд мэдхгүй надад хамгийн амар заа юу. Ингээд 5 сарын 15-нд ингээд миний төрсөн өдөр болоо. Тэгээс ирсэн чинь яг тэр миний жоох ажлын хэцүүдэлтэй үесэн. Тэгээд өглөөс ирсэн чинь ингээд бүр ингээд бүр дотор салганаас ирж байгаа байхгүй юу. Тэгэл өглөө ингээд нойлороо юм аваачаал. Нүр гараа аваачаал байжсэн. Гинт бүр ингээд ээжэд муугаа андчихсан бүх дурсамжууд ингээд хэрэгэлтэл би бүр миний төрсөн өдөр байсан шүү дээ тэр чинь. Тэгэл ягаад чи миний төрсөн өдөр өмнө бол ээж мөнгөгүйсэн ч ажиж байгаа миний төрсөн өдрийг дэлгүүрээс хэмзээлээ чамаагүй тэмдэглээ хүртдэг байсан. Тэгэл хүмүүс мэдсээр үжиж миний төрсөн өдрийг мэдсээр үжиж ганц ягаа мэдч хүрчих сэтгэлгүй байгаа юм бол тий. Ягаад чи тийм юмнууд айгуу гомцсон. Тэгээд өөр ер нь би энэ жил бол ерөнхийдөө амар хурдан өнгөрчлөө. Би саяхан л Японд ирчихсэн 1 жил өнгөрчлөө. Тэгээд ажлын стрессэл гэдэг жил байлаа да. Гэтэ би давнд болж чадсан. Энэ 1 жилийн хугацаанд бол зүгээр Монгол руу бол буцчихаар хугацаа өнгөрлөө заяа. Буцчихаар үе их юм уу? За окей би нөхний нийтлээ. Тэгээд ямар ч тач би 3 жилийн гэрийг дуусгах гэсэн бодолтойгоо л үлдлээ те. Дараа жил бас надад ийм Монгол руу буцах бодол баг орж ирээсэ ажлын стресс баг байгаасаа. Ажлын стресс гээд юу ирээд байна гэхээр би өнөөдөр үнэлэлээ би бол хар бар ажил болны хийхийг хүссэн тэгээд баг хүрцээр ч өмзөөж чадахгүй. Тэгээд алгадаас чадахгүй тийм өссөн байхгүй. Тэгээд ажлын гэрээгээр би өөрөө ирийг хүсээд ирсэн. Би бол Японд ирэхэд ээж бол намайг дургуцсан. Ээж хоёр бол нэлийн муудалцж иж явсан байхгүй юу. Тэгээд ээж намайг ингээ миний хүү чи битгий яваа сураа чи миний хүү чи юутсын сонгогдсон сургуультай сурч би кино урлагт оронгоод орох гэсэн. Тэгээд роялд орох гэсэн байхгүй юу. Ямар ч нэг юм юу тэмцсэн байсан. Тэгэл би яа чи хоёулаа миний нэг тийм яг нэг л би хүсээгүй мэрэгчдээр сурахыг хүсээгүй байхгүй. Тэгэл ягаад чи би зүгээр мэрэгчлээ сонгох гэдэгт бүр амар гүн юу хийсэн яасан байхгүй юу ерөөдөө. За ямар ч ч өөрийгөө яг үнээр хийх ёстой юмыг л олж иж би тэр мэрэгчлэрээ сураа хөгшөртлөө ажиллана. Тийм тэр хүртэл би ямар ч ч юм хүмүүсийн юм хэцүү мосын ээж авийн шахалтаар бол мэрэгжил сонгохыг хүсээгүй. Тэгээд би ээжтэй бүр аймаг муудалцаад тэгэл ямар ч зөрсөөр байгаад ирсэн тэнд. Тэгээд ирсэн бол яг сансан шиг Япон бол гоё байгаагүй. Бүх Япон хүмүүс ийм ясаши байгаагүй. Ясашигийн солиорч ийм тий ясаши юм да. Сайхан сэтгэлтэй ийм байгаагүй. Би бас төс хүүхдүүдээс ажиллаас хамгийн муу нэсэн тэгэл баян ажиллаа хийж чадахгүй бол Монгол руу буц гэдэг дарамттай заяа. Тэгээ би үнэндээ Монголоос бол үнэхээр өөрч зээл бүх юм би бол зүгээр гэр бүлийнхаа байдгийг зараад ирсэн. Тэгээ 4-5 сар болоод би тэгэл тэг буцна гэдэг бол үнэхээр тэгээ би хэцүү байсан ч 1000 гэрийнхантай хэлж чадахгүй байгаад байсан. Яагаад гэвэл тэг намайг бүгд эсэрхүүцсэн за чи өөрөө шийтгсэн тэг. Яг үнэхээр би өөрөө энэ зовлон хүсчээ тэг. Хүнд хэцүү байнгээ гомдлоод ирээ явах болно. Надад ичмэр санагдсан. Тэгээд ерөнхийдөө яг юм нь бол одоохонд хэцүү байгаа ч хаанда хүн ямар ч юмыг сурах юм байна. Яг үнийг хэл. Би бол нэг ажлыг бараг сурах гэж 6-7 сар болсон. Ягаад гэвэл би маш удаан юмыг ойлгож сурдаг болохоор нэлээд хэцүүдэлтэй жил өнгөрлөө дөө. Гэхдээ бүр яг тийм амиа орлон морлох гэсэн бодол бол төрөөгүй. Ягаад ч зүгээр намаа нөгөө өсвөр насны хэцүүдэлтэй үед бол тийм бодол амар давалгамайлдаг үс юм аа. Тэгэл том болол ерөөсөө өөрөө жоохон юм завгүй байлахаар ч юм уу юу яа тийм бэ? Тийм амиа орлох малгүйдлаа төрдөг юм байна. Тэгээ яг үнийг Япон явсан зорилго бол би нэг өөрийгөө биш би зүгээр гэр бүлээ ядч нэг тийм байр халуун нэг юутай юмртайч нэг өөр нэгс орох оронтой бол илгэж бодоод ирсэн. Тэгээд яг үнийг хэлвэл Японд мөнгө хураана гэж байхгүй мэн. Цалин ч тиймс авахгүй. Би өсрөл гар дараа 3 сая 500 авч ийн. Яг энэ бол зардал өндөр болохоор баг саяын зардалтай явна. Тэгээд саяас ч илүү зардалтай үйж болно. Тэгээд
1 жилийн дотор мөнгө хадгалж чадсангүй. Ягаад чи өмнө дандаа эмээ ээжээс хараад байх ер нь аюу муу юм байна. Дандаа л тэгээ мөнгөний хэрэг багаар бол би эмээ ээжээс л гуйж авдаг байсан. Тэгэл мөнгө эмээ ээж 20,000 30,000 төгрөг өнгөө тэгэл гараал үрчдэг. Шууд өрнө өдөрт нь тэр зуршил маань байсан болохоор тэгээд Японы ирээд бол тэр зуршил хэллээгүй бүр хүн ханхаа билээд ирсэн чинь бүр юу гэснээ дээл чихэр. Тэгэл ямар ч нэг тиймэрхүүл байлаа. Тэгээд юу яа гэм бэ? Сэтгэлийн хата амар сууд юм байна. Яг нэг л би бол тэг эрэхтэй даавар энэ төр гэл яриад идэг. Наад ном би бол нийлэн гоншгонор дуугсдаг байхгүй. Тэгээд юм болов гэлээд. Тэгээд ягаад тийм өссөн болохоор ч юм уу. Юм бол ингээд шантраал юм бол уйлал идэг гэсэн. Би одоо ягаад ч юм бүр нэг тоохоо байгаад ирж явах шүү гэн. Хейт комментуудаас устдаг гэхгүй. Зүгээр яг ингээд ажлын асуудал ч юм уу эсвэл гэр бүлийн асуудал дээр бол би нэлээд байр суурьтай хандж чаддаг болчиход байна. Нэг үдлээс хандл би ямар нэгэн хэцүү юмыг бол ингээд хейт комментээс бусдыг бол ингээд чадчих заяа. Тэгээ өөр үнэхээр чадахгүй байгаа зүйл гэвэл өөр чадчих юмгүй би 14 кг бас Японд ирээд. Яг гэвэл ажлын стресс гэдэг стресс ерөн сэтгэл санаа хүнийг амар алд юм. Би ерөөсөө хоолны зуршил бол муудсан. Хоолны зуршил муудаад хоол идэж чадах байлаа. Би шууд 14 кг дурсан шүү дээ. Амар газ би зүгээр Японд дээр мөнгө хатгалаа бараг турах гэж ирсэн юм шиг тий. No. Тэгээд ерөнхийдөө би Монголд ягаад чинь зүгээр нэг тийм жижиг хүүхэд бол байгаагүй. Би гудамжинд байгаа согтуун тийж бараг яриа үдчих чадхаар тийм хүн байсан даа юу. Гэхдээ энэ дээр би бүр амар жижигхэрлээ бурхан. Би зүгээр нэг Монгол намын клубт хичээл тэрийг мэдэрч байгаа байхгүй. Би хүнтэй өөдөөс ихцэлж харж юм ярьж чадахгүйсэн. Бүр нүдрүүнд харж. Тэгээд ингээд хүн над харангуут ингээд нүд тинээд. Тэгээ өөрийгөө би тухтааж танилцуулж чадаагүй амар сандраа. Ягаад чи тэгээд Монгол хүмүүстэй уулзсангууд ягаад чи нутг уцмаар санагдаад идэвхэлчихгүй. Ягаад ч юм бэ? Би бол Монголд ирсэнтэй Японд ирсэнд бол харамсахгүй юм л да гэтэл тийм болттой байна гадаад. Улаас амар явж би 18 хүртэл сургуулаа төгсөө шууд энд ирсэн тэгэл. Дараа жил 20 бурхан. Юу гэсэн 2-3 жилийн дараа миний ажлын гэрээ дуусаад ирэнгүүт миний тэг юу ямар бодол ямар байгааг бол би хэлж мэдэхгүй л. Гэтэ би энд бол үлдмээргүй. Япон үнэхээр амар утгартай орн байна. Тэгээ яагаад хүмүүс нь амар оролт юм бэ их вэ тийж би бараг ойлголоо. Яг үнээр хэлвэл зүгээр ажлын стресс өглөө гараад унтаал ажилдаа байвал өглөө гараад ажил унтаал амьдрал тий. Энэ амьдралын ийм аяг бол үнэхээр утгартай. Тийм учраас би яг үнийг ихлүүлсэн л дээ. Яг ч би ажлын стрессээ мартаад байна. Ягаад чи би зүгээр камерны урд тухтай байна. Би ямар нэгэн байдлаар миний хоолой нарийнхан тий. Намайг яг хуу 90 юм өгсөн юм ирсэн байсан л та саяхан би тэрэнд л тэгээд энэ. Гэхдээ би хутлаа ингэж бүдэ хоолойтой болж үжиглэхтэй. Ямар ч тааш би өөрөөгөө дэж хутлаад жүжиглэх надад хүсэл алга. Ямар нэгэн байдал. Дөө. 24 он бол иймэрхүү энэ би зүгээр ээжийг амар ойлголоо. Ээж яагаад намайг хориод исэн би одоо ойлгож байна. Ээж маань Солонгост ажиллаж исэн. Тэгээд гэрээгээ бас дуусгаагүй ирсэн. Тэгээ яагаад чи ээж зүгээр намайг гадаад ажиллах хэцүү мэддэг болохоор битгий яв гэдээсэн юм шиг байна. Тэгээд хэрвээ миний хүүхэд ямар нэгэн байдлаар ээж том болоод ирээдүйд би ажиллаараа гадаад руу явна гэх юм бол би л эсэргүүцэн. Миний хүүхд зүгээр заавал тийм лаг ихтэй сурвалд орохгүй чсэн ажлаар бол битгий яв гэж хэлмээр байна. Үгүй яг өөрөө юм сураад ирүүл ирэн л үстэй. Гэтэл би ямар ч тач хүүхдээ юу ч хийнэ гэсэн би бол дэмжинэ. Тэгэж өөрийнхөө бодлыг бол амар тулдахгүй. Тэгээ ямар ч миний ярих юмнууд бол манай гэр бүлийнхэн миний хвшлийг бол манай нэг ихчлэн үздэг. Би өөр бус түнд хэлээгүй. Үгийн намд надад шүмжил танд нэг би мэдж байгаа. Гэрийн дайсан чинь за би эхлүүлчих юм уу гэсэн. Тэгээд би за би үзэхгүй яах юм бол би үтчээ шүмжилт даалаад бичлэгч устгах хэрэгтэй гэдэг юм жимаад өгөх.
Магадгүй энэ гэрийнх нь аюу гой санагдаж байгаа хгүй. Ямар ч тач намайг бол бүр болихгүй. Намайг үеийн балаа юм ирдэг гэдэг юм ядж байгаа болохоор тэгээд дэмжиж байгаа шүү лээ. Тэгээд 24 он бол яг уу амар хурдан өнгөрлөө. Амар том хэмжилт үйл би YouTube суугаа эхлүүлсэн сарын өмнөөс. Энэ л том хэмжилт байна да. Энэ гоё юм. Яаж ч миний сэтгэл санаа сайхан байна. Би зүгээр нэг юм төвд байх дуртай төрлийн хүн байна. Энэ мууч тал байгаах сайн талж байгаа. Гэтэ би ямар нэгэн байдлаар юмны төвд байхыг аягүй хүсэж идэм шиг байна. Тэгээ би бүрслэг дээр амар хараал хийлээд идэв. Би яг нэг амьдрал дээр бол тийм хараал хийдэг. Би зүгээр нэг удлаа хүн нэг таалагдах гал хараал амар хийлээд байгаа юм шиг санагдаад. Нөө. Хараал айл болох хэлэхгүй байхыг биш чинь. Эд комент би анхаарлаа өгмөргүй байна. Тийм байна да. Тэгээд дараа жилийн зорилгонд одоо орж ирээ. 24 он болж ерөнхийдөө хэцүүтэлтэй жилээ гэхдээ би таваа гарцсан байна. Дараа жил би subscriber би 5000 олгомоор байна. Дараа жилийн 12 сарын сүүлэгэд би 5000 сабтай олмоор байна. Наран заа ягчтай бичлэг хиймээр зүүмээр холбогдож байгаа. Please найзуудаа энийг screen record хийж байгаа наран заа ягч руу явуулаад өгөөч. Энэ тань шиг ийм бичлэг хийгээд таныг үзээд ийм бичлэг хийгээд эхэлж хөөхөд биш үү? Намаа мэдэхгүй юм байгаа. Үгүй мэдэхгүй баг. Please наран заа ягч. Ямар нэгэн байдлаар би жоохон хөлөө олгодгоо. Тэгээ тантай бичлэг хиймээр байна. Тэгээ би хэлээ сайжруулмаар байна. Өөр би ямар юм би одоо нэг гач мод шиг гараа. Ийм бол шуугам шиг л энэ одоо болчих байгаа маа. Баггүй. Тиймэрхүү л энэ одоо царай зүсч яах вэ? Арцаага байж л. Царай зүс муугайчсан бие өгжүүлээд үсээ хайтахан зарчвал ямар ч хэрэгтэй хүн гоё харагддаг байхгүй. Тийм. Нэлээ уйдгартай яриа боллоо шүү найсуудаа. Тэгээ ямар тааш би энэ бүгдийг нийтж барах нь өөр. 25 онд зөндөө гоё бичлэг энэ зөндөө ч олон юмны талаар ярина. Дараа жил Монгол буцах бодол баг болж ирээсээ ажлын стресс баг байгаасаа. Гэр бүлийн асуудал баг байгаасаа, гэр бүл эрүүлэнх байгаасаа. Тэ өөр бодох бодлоо алгадаг ийм л байна даа. Хэлээ сайжруулахгүй бол юмд хэл байх бол нэг л манай дарга нэг удаа цаашлаа чадахгүй бол Монгол уцгаа Японоор хэлсэн чи би нөгөө шууд ойлгохыг цаа хийгээд нөгөө зааг хэлцэж зуршилтай. Тэгэл өөдөөс баяртай гэдсэн мэхгүй юу? Монгол уц Шикото Дикенай болоо Монгородэ хитэ моирээс явж болно шүү тэргээл нэг тиймэр утгатай юм хэлсэн. Тэгсэн жил би өөдөөс бай ихээр нь би зөрүүлээ. Бай их зөмбөхгүй тэгсэн чинь яагаад ч мэдэхгүй. Би бол шууд тэр Япон хүмүүсийн нүдэнд бол аюу амар хурд өртсөн байхгүй. За энийг задлаа да. Милк. Ямар ч тач би ютуберийн карьер амар гоё ийм байлгамаар байна. Йоо, бурхан минь хейт комент бүр миний гоё сэтгэл санааг бүр яахгүй би яг нэг оршуулгын дүгүүлж байгаа юм шиг л бичлээ. Яа, найзууд минь би. Дараа жил ямар нэг энэ чи юм чихэр юм бэ? Ийш чихэр нөө. Би дургүй. Нэг дараа идэх заяа. Ер нь би бүгдээ нь идэж чадахгүй юм шиг өнөө. Кинорыг хийгсэн бодол байна. Яа энэ бодлыг би бол өнөөдөр хийх гэсэн чи кинорыг хийх үнэхээр хэцүү юм аа. Өөр өдөө зөндөл бодол байна да. Мөнгө амар хадгалмаар би ядаж нэг гэр бүлийнхнийгаа би орох оронтой болгохын тулд энэ тэрс миний зорилго тэр ютуберийн карьерээ хөөе. Ютубын карьер гэж. Тийм байна яа ч тэгээд 25 онд намайг миний нэрмэндээ өсгөцгөөе.
тогтмол үзэгч надад хэрэгтэй байна. Баярлалаа. Thanks for watching my video. Bye bye.